Хөрсний бохирдол бидний амьдралд ямар нөлөөтэй болох талаар энэ удаад харцгаая. Хөрс бидний уудаг, газрын гүний цэнгэг усыг цэвэршүүлж, бохирдлыг шүүх үүрэгтэйгээс гадна цэвэр агаар бэлгэлэгч моддыг шимт хичээлээр хангана. Мөн амин димээр баялаг бидний идэх туртай амтд жимс ногоо ургах орчноо нь болдог гэдгийг манай супер батрууд мэдэж байгаа баха. Мөн хөрсөн дээр ургасан зүлэг ногоо цэцгсээр холилдог амьтад олон бий. Хөрсөн доор үүрээ засаж амьдардаг амьтад ч цөөнгүй байдаг. Асуудал нь хөрс бохирдвол уухас бохирдно. Хөрсний бохирдол моддын нүүрс төрөгчийг хүчил төрөгч болгон хувиргадаг супер хүчийг сулруулж, зарим амьтдын хоол хүнсний шимт хичээлийн бүтцийг өөрчилж, бүр зарим ургамал устж үгүй болгоход хүргэнэ. Үхэр маань мөн бохирдсон хөрсөн дээр ургасан ногоо идэж, газрын хөрсөн дээр орхигдсон хаягдал идвэл бидний ууж идэх үхрийн сүгээр хийсэн цагаан идэ маань цэвэр биш болох болно.